ерөнхий сайдыг концепц ойлгоогүй байгаад нэг харамсалтай байна. Мэргэжлийн хяналтын байгууллага үл байхаас үл хамааран салбарын хяналтын асуудлаас илүү энэ засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар буюу энэ засгийн газрын хяналтын тухай хууль бол төрийн албан агч, төрийн өмчлөлт аж ахуй нэгж, төрийн захиргааны байгууллагуудад дотоод хяналтыг хэрэгжүүлж дотоод хяналт гэдэг чинь гадагшаа гардаг салбарын хяналт буюу хувийн хэвшил, иргэд аж ахуй нэгж рүү гарч байгаа гадаад хяналтаас тустай асуудал. Тэгээ энэ хоёр өөр асуудлаа холж яриад яж байгаад нэг харамсалтай байна. Тэгээ ер нь бол өнгөрсөн хугацаанд хамтарсан засгийн хүрээнд үйл ажиллагаа явуулж кабинет дотроо дотоод хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр байгуулагдсан засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар энийг та хэд маань ингээд өөгч бочрохооч бас болгож байгаад бас харамсаж байна. За, Зандан Читрэ ерхий сайд хариулъя. За, нэмсэн учраас шадар сайдын асуудалтай холбогдуулж дэлгэнгүй хариулна. Ер нь бол хөгжлийн бодлого төлөлт түүний удирдлагын тухай хуулийг улсын хурлаар баталсан юм аа. Өнд хөгжлийн бодлого төлөлтийн түүний баримтчгийн хяналтад хэрэгжилтийн хяналт шинжилгээ үнэлгээний тайлгнлын асуудал нь бодлого төлөвлөлтийн нэг үе шат байна. Зохицох шаардлагатай гэж заасан. Одоо сайдаа болгож байна. Эдийн засгийн яам бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа бол тэрнийхээ хэрэгжилтийг өөрөө хямдаг байна гэсэн зохицоо нэгээд хөгжлийн бодлого төлөлт түүний удирдлагын тухай хуулийг заасан. Энэ биднээс ил болсон хуулийн зарчим зарим талаас алдагдаана гэдэг нь үзэж байгаа. Төлөвлөлт хэрэгжилтийн зохион байгуулалт болон хяналт үнэлгээ тайлагналтыг нэгдсэн зохиц бодлого удирдлага зохион байгуулалтаагаар хангах чиглэлийг Монгол Улсын шадар сайдад шилжүүлж байгаа юм учраас энэ талаар учир сайд илрүүлж хариулна. Хөгжлийн бодлого төлөлтийн хуультай холбоотой түүнд яаж хяналт авдгийг энэ хуулийн дээр ажилласан манай сандрын бям зохиц сайд илүү тодорхой зааж өгч хэрэгжүүлэх байна. За, учрал гүшүүн. Шадар сайд. За, 90 оны төсвийн төсөөлөл хүрээний мэдээллийг бол боловсруулж их хурлд иргэн мэдүүлэх үүрэг нь бол эдийн засгийн хөгжлийн яамд хариалагддаг. За, ингээд өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд улсын жилийн төлөвлөгөө 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дээр боловсруулагдсан. За, эндээс жишээ нь юуг буруу төлөвлөсөн, төсвийн хөнгөийг үр ашиггүй юунд зарцуулсан, эдийн засгт үүсэж байгаа хор нөлөөг хэрхэн тооцсон, эх хонд тэр бодлого төлөвлөгөөнийхөө юунд анхаарах ёстой вэ гэдэг хөгжлийн бодлогын баримт бичиг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээрээ өөрөө үнэлгээ хийдэг буюу төлөвлөлт, хяналт, шинжилгээ, үнэлгээ гэдэг чинь цикл. Ингэж явахгүй болохоор өмнө нь бид нөгөө байнгын орон дээр орж ирэхээр 3 сайд орж ирээд хинэн нөгөө бодлого засгийн газрын хөтөлбөрөөр хамгаалах юм бэ гэдэг нь ойлгомжгүй байсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газар бол нөгөө хууль тогтоомжийн хэрэгжилт буюу дотоод тэр асуудлаа хариуцаа явна. Эдийн засгийн яам бол хөгжлийн бодлого. За, учрал шадар сайд дахиад минут нэмье. Тэгэхээр тэр 4 жилийн үйл ажиллагааныхаа хөтөлбөр дээр суурилсан жилийн төлөвлөгөөгөө өөрөө үнэлээд их хурл дээр ч гэсэн хамгаалаад гардаг байхгүй бол их хурлаар баталсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тэр аймаг орон нутагта хэрхэн уялдж байгаа. Тэр салбаруудын ажил хэрхэн урагшилж байгаа. Яагаад тэр 5 сарын 31-ээс өмнө үйл ажиллагааны хөтөлбөр тусгацсан ажлуудаа тендер юмны зарлж эхлүүлж чаддгүй. Одоо 5 сарын 31 гэхэд 500 гаруй төс хөтөлбөр зарлагдахгүй болоод ингээд татагж байна гэдэг чинь төлөвлөлт өөрөө эргээд үнэлгээгээ хийж чадаагүйтэй л холбоотой. Тэгэхээр хөгжлийн яам гэдэг бол хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулиа барьж ажиллана. Боловсруулсан өөрийнхөө бодлогоо өөрөө мониторинг хийн. Ингээд нөгөө одоо 2 сайд бидний ярьдаг тэр дизайн буюу загвараа гаргаад мониторинг хийгээд тэр evaluation хийдэг. Энэ бол ингээд бүтэн циклэр иргэнэ. Тэгээд засгийн газрын хууль тогтоол шийдвэр дээр бол мэдээж одоо хэрэг эрхлэхийн газар бол ингээд хариуцсан явна л гэж ингэж л салгаж явж байгаа.